Тэгээ одоо 18 настай. Миний нийт ашиг болохоор ерөнхийдөө 7 сая мая байгаа юм уу? Борлуулалт бол ерөнхийдөө 15 сая төгрөг өгсөн. Ерөнхийдөө бүх бичлэгүүдээ үзээд дуусгацсан. Яг нөө буруу хийчихсэн юмнууд амар их байсан билээ надаа ингээд. Ер нь тэндээс ер нь их юм сурсан дөө. Нэлээ их юм сурсан. Америкийн зах зээл дээр ч юм уу олон улсын team зах зээл дээр dropshipping-ээс дэсэн даа гэж dropship-ийг өгсөн гэж ярьж байгаа. Монголынхоо зах зээл дээр чи dropshipping-ийг эхлээд сар гарч болоо үр дүнгээ гаргаа явж байгаа. Чи энэ дээр юу гэж хэлэхээр байна хүмүүс. За хоёулаа одоо сайхан танилцсанаа bro. Та өөрийгөө чи одоо танихгүй хүмүүст одоо хаана юу гэж явж ийн хиттэй тэ юу идвүүдээ бөөнхөн тайлбарлаач. За одоо өргөн сурдаг, Монгол сурдаг. Тэгээ одоо 18 настай. Бэн Солонгосоос ерөөхдөө одоо нэг хэд толгойн чинь тэгээд ерөөхдөө эндээсээ нэг ганц хоёр юмнуудаа хийгээ явцдаг. Намайг одоо ерөөхдөө ирээдүйг гэж дууддаг. Nice. Сая чи юу 18 одоо хүрэх гээд явж. 18 хүрэх гээд явж. Сая dropshipping-ийнхаа мөнгөөрөө одоо Солонгос аялаа явж байгаа юм тий баг. Носон мөнгөөрөө. Бараг тэгээд яг нэг амар тэгээгүй зөөр ээж автаагаар аялаа явж. Зүг. Okay, nice. Alright, nice. За 18 хүрээгүй гэж ингээд dropshipping, e-com хийгээд тэгээд явж байгаа. За тэгвэл чи яг одоогийн байдлаар нийт хэдий хийчээд те. Тэгээ дээрэс нь ашигчийн хувьд яг хэдтэй явж байна? Ашигч марч нь. Би бол ерөнхийдөө яг нуглаад зардаг болохоор ялцчих 50%, урсгал зардлаа ерөнхийдөө оролцууллаа гэж бодоход ерөнхийдөө за нэг 30-аас 40% хооронд миний ашиг ерөнхийдөө байдаг. Тэгээд миний нийт ашиг болохоор ерөнхийдөө миний бодлоор за нэг 7 сая мая байгаа юм уу? Борлуулалт бол ерөнхийдөө 15 сая л бол ер нь төгссөн. Тиймэрхүү л явж байна да. Nice. Good job. За 17-т ихтэй сургууль сурч байгаа. Тэрний хажуугаар ийм хийгээ явж байна. Чамд ямар шүү вэ? Одоо ихтэй сургуулийнхаа сурагч байгаа хажуугаар юм хийгээ явах. Ихтэй ч нөө ахлах гэх юм уу? Ахлах. Ахлахыг сурч байхдаа ийм хийгээ явах ямар. Ерөнхийдөө дайжгүй. Ер амар ингээд нэг чиглүүлээд ингээд заагаад өгөх хүн байгаа болохоор ингээд надад л амар амархан санагдаад байгаа юм уу? Яг тэр нэг бичлэгнүүд нь ингээ ерөнхийдөө би баг өөрөө явсан бол бүр хитэн сарч сурч магадгүй байсан юм билээ. Миний яг тэр нэг инфлюенсер олох юм нь болохоор тэр бол амар надад хэрэгтэйсэн юм уу? Зүг. Чи одоо ойлгийнхаа скуулыг ярьж байгаа. Чи манай скуулд орж ирээ надаас ерөнхийдөө ингээ зөвлөгөө заавар аваад орж ирэх хэр удаж чинь bro? За нэг 3-7 хоног болоогүй. 3-7 хоног болоогүй гэдэг чинь. Ер нь нэг 16 моргон хоног жоо магадгүй шүү. Тэгчингүүтээ юмнуудаа ерөнхийдөө ер нь тэндээс ер нь их юм сурсан дөө. Нэлээ их юм сурсан. Тэгээд нэг буруу хийчихсэн юмнууд амар их байсан билээ надад ингээд харсан чинь ингээд бас нэрээ тийм байх шүү гэж бас бодтол ерөнхийдөө бичлэгнүүд зөндөө байсан. Ер нь тэгэл сайн үзэл ерөнхийдөө бүх бичлэгнүүдээ үзээд дуусгацсан. Ер нь дайжгүй байгаа шүү. Nice. Good job. 17-таа тэгснээ 15 саяг богино хугацаанд хийцэн. Чи ерөнхийдөө танаа үеийнхний дунд яг давуу тал нь миний анзаараад байгаа нь юу юм бэ гэхээр одоо байнгын утсан дээрээ байж байгаа. Тренд юу болоод байна гэдгийг мэдж байгаа. Нэг тийм юм идэлтэй ч нөө юу ч хийхтэй ч нөө нэг тийм мэдрэмж байж идэг гэх юм уу. Тэгээ одоо чи scale-ийг томруулаад явж байгаа. Тэгээ ажилчтай байна уу? Яаж юмнууд чи явж чинь bro? Ерөнхийдөө тийм одоо өөртөө жоохон амар болох гэдэг нэг төгсөх анги болохоор ялцчихгүй. За зөв чат бичдэг одоо хүнтэй олъё гээл тэгэл ер нь хамтарч ажилладаг юм. Тиймэрхүү л. Зүг nice. Бүр scale гээд өөрөө ганцаараа өөрөө хүн нэг байхгүй тийм. Тэ ажилчтай болоо тэ. Хин ажилладаг. Тэгэл манай их чигээ ажилладаг юм уу? Зөв яг нэг цалингаа яг л ажиллаж шиг л. Зүг. Яг л нэг тиймэрхүү л. 17-т тэгснээр хичээгээд цалинжуулаа явждаг. Good. Сайн. За тэгвэл чиний одоо зорилго чи юу яг юу вэ? Үргэлжлүүлээд томруулаад яг сард хэдий хийх зорилготой ч юм уу те? Тэгэх одоо чиний урталтаа хараад зориод одоо чинийг нь бодсон байгаа тэр чинь юу вэ? Сард зөөр нэг яг нэг өөрийнхөө зөөр нөө одоо ихтэй сургуулийнхаа төлбөрийг олцдог нэг тиймэрхүү л жилийнхаа төлбөрийг нэг олцдог л олчмаар санагдаад байгаа. Яг хятад болохоор ялцчих нэг 20 сая мая ерөнхийдөө хэрэг болох байлгүй дээ. Сард 20 саяг уу?
Тэгээ ерөөхдөө би нэг 20 сая маяг тэгээд 20 сая болчихоо дахиад тэрийг хомруулах ч юм уу нэг тийм их төлөвлөгөөтэй байгаа юм. Эсвэл бүр ингээ e-commerce ордог ч юм уу. Одоохондоо dropshipping дээр дэжгүүл явж байгаа. Бараага ер нь бараа амар чухал юм бэлээ яалтчгүй. Би зөвөр би жоохон ингээ бараагаа бол амар амархан болчих юм уу. Бүр ингээл зөвөр хил топ ухаж явж байгаа. Нэг бичлэг амар их гарч үзэхгүй нэг хэлж болох юм болоо тэрийг одоо чи одоо энэ нэг явуулж байгаа. Бос хүмүүс чиний бараг чинь юу ачиж магадгүй аваа тэгээ чиний бараг чинь давхар зараа чи өрсөлдөгчөө үүсгэж магадгүй. Хэрвээ тэгмээр үйл хэлж болно. Тэгмээргүй байж болно. Надад өрсөлдөгч за нэг 2 моёр байгаа шүү. Гэтэ тэр чинь бүр ингээд өмнө жил хийсэн байхгүй юу? Бүр ингээд харсан чинь 8 сар энэ 1 сараас ихсэн мэгэлсэн. Би бүр 2 сарын голоор орж ирсэн. Нэл одоо бүр ингээд цөм бийцээ. Тэр follow-ыг нь бол нуглаа явцсан. Nice. Угаасаа юмнууд амар сайн зээж бараагаа нэг хэлбэр. Би зүгээр яг чам хэлдэг яах ингэж зөвлөхөр чи угаасаа юмнуудаа томруулаад тэгээ явж байгаа. Хангалттай том болоод одоо яг тэр барааныхаа зах зээл дээр илүү том боллоо ер нь бол бараа зарлахгүй яг хэдийг олж байгаа хүмүүстэй хэлэхгүй байвал ер нь бол зүгээр яагаад юм бэ гэхээр dropshipping гэдэг бизнесийн модель чи өөрөө хэн нь илүү сайн маркетингаа хийж чадчихээн тэр нь илүү сайн явах боломжтой хэн нь илүү сэргэлэн байна тэр нь илүү сайн явах боломжтой хэрвээ чи одоо яг сард одоо чи ихснээс хойш нэг 15 сая хийсэн байгаа тэгээд чи одоо ерөөхдөө эхлэх нэг сар гарна л болж байгаа тийм үү тэгээд ингэж явж магадгүй хүмүүс ингэж нөхгүй за би ч ер нь хангалттай мөнгө олоод байна за одоо яг нэг жоохон хойшоо суугаад эхэлдэг гэх юм уу те тэнгуут нь одоо яг нэг өсөлтөн байгаа хүмүүс орж ирэх юм уу те үгүй ийм боломж байгаа юм уу гэд яг одоо нэг өсөглөн одоо hungry те юмыг яг болгоч бүтээч би өстэй яаж иж байгаа та босгоно гэдэг тийм хүмүүс орж ирэл зүгээр одоо нэг нухчин гэдэг шүү тийм тохиолдлууд бас зөндөө гарч ирдэг тийм учраас яг том боллоо бараагаа заавал хүмүүст би яг сард яг энэ бараагаар энийг олж байгаа гэдгийг бол эхэндээ бол хэлэхгүй байхад бол зүгээр л ч тийм. Окей. За бро л одоо тэгээд 17 би бас тийж бодож байгаа. Үргэлжлүүлээд юмнуудаа хийгээд явах нэлээх потенциал угаасаа байгаа. Дөнгөж эхлээ явж байгаа. Томруулаад явах зөндөө боломж байгаа. За тэгээд чи одоо үзэж байгаа хүмүүстэй чамгийг яаж ингэ хийчихв те яг боломжтой юм уу гэж бодож байгаа хүмүүстэй юу гэж хэлмээр байна. Ер нь тэгээ бараагаа зөв олоод яг бараа бол нэг тийм заавал тийм амар бараа байх хэрэггүй. Зүгээр контент болтон хийгээд маркетингээ бүр ингээд амар сайн хийцэн байхад ерөөхдөө бүх бараа амархан зарагддаг гэж би ерөөхдөө ойлгосон. Надад нэг хэцүү бол байгаагүй. Зүгээр ихлүүл ер нь зүгээр л ингээд судлаад авах ш зүгээр л ихлүүлсэн хамаагүй дээр юм байлээ гэж би ерөөхдөө өөртөө ер нь бодсон. Тэгээ ерөөхдөө хүмүүст хэлэхэд зүгээр л ихлсэн л дээр юм байлээ ялтчихв. Nice good. Юу сэрчил дээр ярьж байгаа ч зарагдахгүй бараа гэж байхгүй, зарагдахгүй контент гэж байгаа гэж. Тэгэхээр ерөөхдөө яг л дээр аягүй сайн төлөх ёстой. Тэгээ дээрээс нь хажуугаар нь одоо ads manager маркетингийг ямар шиг байдлаар хийх үү, инфлюенсерүүдтэй томроод ирэхээр яг ямар шиг байдлаар ажиллах уу, мөн дээрээс нь логистик яг яаж хийх вэ, жижиг сажиг зөндөө асуудлууд байдаг. Тэднийг ерөөхдөө шийдсэн багтаа. Асуудал хөтэй. Би чамаас нэг юм асууж байгаа яг хийж байгаа үний хувьд. Яг чи дөнгөж эхлээд fresh 17-тай байгаа. Тэгээд яг үр дүнгээ харж байгаа тийм үү? Одоо Америкийн зах зээл дээр ч юм уу олон улсын team зах зээл дээр dropshipping is dead гэл dropshipping өгцөн гэж ярьж байгаа тийм үү. Монголынхоо зах зээл дээр чи dropshipping-ийг эхлээд сар гарч болоо үр дүнгээ гаргаа явчих. Чи энэ дээр юу гэж хэлэхээр байна хүмүүс. Одоо Монголд одоо нэг зах зээл нь жижиг штэ. Тэгээ би миний бодлоор ингээд Монголын зах зээл жижигхэн болохоор бараа зархад илүү амархан юм одоо нэг ер нь их бараанууд чи ерөөхдөө орж ирээгүй байгаа. Яг Америк дээр тренд болж байгаа ч гэсэн Монголд орж ирээгүй бараа болохоор ерөнхийдөө маркетинга сайн хийцэн байхад ямар ч хамаагүй л гэж бодож байна. Монголд угаасаа тэгэл маркетинг сайн байвал тэгээ бүх юм явдсан шүү дээ. Тэгээ чи өөрөө ялангуяа dropshipping-ийнхаа бизнесийн модельоор хичээлээ үзээд яг өөрөө турш үзээд тэднийгээ хийгээд болчоо гэдэг нь харж байгаа тийм үү. Энэ дээр нэг ойлгох ёстой юм ийм л дээ. Айгүй олон хүмүүс
dropshipping is this and that гэсэн мөртлөө Монголын зах зээл дээр хийж үзсэн юм байхгүй. Эсвэл Монголын зах зээлээ сайн мэдэхгүй байгаа. Юу юм бэ гэхээр бид нарт одоо Америк дээр байдаг шиг тийм Amazon ч юм уу тийм том платформ байхгүй. Ихэнх нь юун дээр явж байгаа гэхээр Facebook, Instagram дээр явж байгаа. Ихэнх нь одоо чатаар явдаг. Яг вебсайт руу шууд direct хийгээд ордог юмнууд ховордог. Тийм учраас яг энийг ойлгоод Монголын зах зээл одоо early гэх юм уу эртхэн байгаа энэ үе дээр нь орж ирэх амар чухал. Чи бол айгүй азтай, би ч гэсэн айгүй азтай өнгөрсөн 2-3 жилийн өмнө яг орж ирээд одоогийн байдлаар бүр маш хэмжээний борлуулалт хийгээд тгээ явж болдог гэдгийг зөндөө хүмүүст харуулж байна. Чиний жишээгээр одоос харууллаа тийм үү. Тэгэхээр айгүй олон хүмүүс хийж үзээгүй байж эхэлж үзээгүй байж бусд нэг мэдэхгүй хүмүүсийн зөвлөмжийг аваад dropshipping болдоггүй энэ төр гэдэг байгаа тийм үү. So yeah, чи ингээд юмнуудаа хийгээд тгээ явж байгаа. Сайн байна bro. Одоо ерөнхийдөө ер нь одоо баг бүх юм ингээд болцсон. Гэхдээ одоо жоохон томруулаад одоо арай бас би бас юу гэж бодож байгаа. Жоохон ингээд адилхан мөртлөө ингээд жоохон өөр бараанууд дээр ингээд ажиллая гэж ерөнхийдөө бас бодоод байгаа. Гэхдээ арай л одоо нэг бараануудаа одоо ерөнхийдөө туршиж үзээд захиалцсан байгаа гэх юм уу? Монголд одоо Монголд очихоор туршиж үзэл зарах үгүйгээ шийдэндээ. Nice. Good. За good job bro. Тэгээд юу хуваалцсанд experience одоо туршлагаа хуваалцсанд баярлалаа. За тэгээд бодохгүй дараачихаа чи хэдэн 10 сая хийчих 100 сая хийчих тэгээд хоёлаа бодохгүй дараагийнхаа тий. Окей. Баярлалаа.